За энэ бүтээлийг 1987 онд би Цэргийн ансамблд байхад. Цэргийн ансамблд байхад нэг өдөр Хаян Киро хөгжмийн зохиолч манай дарга байсан. Дуудаад Монголын зохиолчтой хорооноос жил болгон явагддаг төмөр замын шугамар баригад явна. Тэрэнд одоо яруу найрагчд, дуучид энэ төр явна. Чи баян хуурчаар явна. Тэгээ ийм сайхан мэдээ сонсоод би их баярлж мөнөл нэг баян хуур аваад тэгээ богоон цуусан. Тэгээд 9 купе гэж нэг купенд лавгсар ахтай орж таардаг. Боогийн лавгсар. За энэ бол маш их том хувь заяа. Тэгээ хоёлаа ингээд богоон ресторанд суудсан байсан. Тэгээ ард талд нэг 3 эмэгтэй сууж байсан юм байна. Тэгээ лавг ах тэрийг олоо харчиж. Тэгс чи гинт сонирн болвол тэгэл надаас нэг асуусан. За гард чинь 3 эмэгтэй сууж чи нэг залуу хүн байна нэг эргээ харж. Айлын эмэгтэй ч юм таалагдж байна. Ингээд хүнээс хүн шинжин гэдэг бол маш их хэцүү юм байна л. Ингээ эргээ харсан. Нэг 3 ийм оромбцсан Монгол дээлтэй 3 сайхан хөөхөн. Ингээд яг битүүрийг харж байгаа мөө ямар учиртай юм шилцаал. Тэгтээ намайг танихгүй л дээ залуу хөхт. Лавгсар ахыг л таньсан баг. Тэгээд би гуруулаа сайхан хөөхөн байна гэсэн чи тийм л дээ. Гэхдээ нэг нь онцгой. Дахиад нэг харах юм бол дахиад харлаа. Хүнлөө хараад ах чих эвгүй. Тэгээд тэр дундлынхын хөөхөн надад таалагдсан л да. Арай л онцгой. Тэгээд лавгахт гэсэн дундлынхын хөөхөн. Содон байна гэсэн. Зөв. За ингээд чи даалгавраа биелүүлж л байна да. За одоо тэгээд одоо болсон уу гэсэн. Болоогүй. Тэгээд дундлынхын хөөхөнд юу нь таалагдсан. Тэр чээс бүр аюултай юм байна. Тэгээс хэдэн удаа хараад ирсэн. Хэл сайхан л бол сайхан. Тэг онцгой юм нэг мэдрэгдэг бай. Тэгээ надыг заач тэгвэл тэр цааталт нь буфет байгаа тэндээс нэг тамхи аваад ир. Тэгтээ нэг сайн хардаад ир өгнэ. Тэгээ би явах замдаа ирэх замдаа хараад. Тэгээ нүд нь бол онцгой байсан. Дэндүү тас хар нүдтэй. Лавг ах хэвээр хар гэхэд дэндүү хар нүдтэй хөөхөнч тэр юм байна. Зүйтэй тэр хар нүдэн гिचнэлүүлэх гэдэг. Ингээл энэ зүйдэн барууч нь шүлгэн эхлэх гараад ирсэн. Тэгээ хоёр мадаг тэр сууж байхдаа биччихсэн ба. Тэгсэн нэг 3 эмэгтэй чинь хажуугаар зөрөхтэй лавгах дуудаж байна. Нааш. Гэсэн чинь өөрсдөө танилцуулж байна. Анагийнхын дээд сургуульд өгсөд нутагтаа Сэлэн аймаг руу буцаж байгаа юм. Тэгээд тэгсэн чинь 30 минутын дараа манай 9-р купенд ирж шин дуу сонсороо. Гэхдээ би чинь гайхаад ямар дуу сонсох гэж байгаа юм болоо гэд. Тэгсэн ёо ямар гоё юм бэ гэл тэр 3 эмэгтэй чинь тэр лавгах хац чинь тэр дуу сонсно гэж мундаг гоё юм байхгүй. Тэгээд тэр 3 эмэгтэй чи яваад өглөө. Тэгээд лавгах хата ямар дуу сонсох гэсэн. Чи одоо энэ утга цагааш. Чи чавьяастай гэвэцтэй. Одоо шалган ч юм аа. Тэгээ ингээд босдг юм. Тэгээ нэг цаг харсан нэг 30 минут чи явж байгаа штэ. 5-10 явж л байна. Өрөөнд орсноо. Өө манай хүн чинь дуг хийж байна харин жоох зөөрмөлээ. Тэгээ би лавгахаа ордлаараа одоо 3 дугаар одог нь гараагүй. Тэгсэн чинь гинт цочж босоод нойрон дунд зүсрэх зүйдэн бороонд норсон дэр хацрыг нь хайран гонжрох юм. Тооныг нь элбэж өргөсөн гэртээ. Тормойц сохож ин эзэл юм бол. За болоо. За 3 матг. За бич.
Тэгээ нэгдүгээр купег ингээ хаалган согсон чинь тэр цаана сарны гэрэл өөрөө өсөө самнаа. Нэг гоё нүдэрээ хараад. Тэгээд би хаалгын буцаага хаасан. Тэгэл тэр нэгдүгээр купеэс 9-р купе хооронд л одоо энэ айс чинь ороод ирж байгаа. Ингээл аяа ороод ирлээ. Өстө замдаа өстө тэр нэг цаас шиг юм байс тэрэндээ хурдхан шугамдаал ноотыг бичээл. Тэгэл лавгахаа гэл орсоо жоохон дуг гэж за хийчих шиг болоо таныг сонсоод. Тэгэл дуулаад